гэдэг авьяас нэг хөдөлмөрч дуулсан байгаа. Энэ хүн бол доктор болсон. баярлалаа үзэгчдээ. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид бас дараагийн сайхан сэтгэл өөрсөн залуусынхаа төлөөллийг та бүхний өмнө өргөх гэж байгаадаа баяртай байна. Манай нэвтрүүлгийн дараагийн зочноор Монгол тусгал залуусын нэгдлийн төрийн бус байгууллагын тэргүүн Нямэрдэн гишүүн Ууган цэцэг нар хүрэлцэн ирсэн байна. Хамтдаа өгт автаа. Ханаа. Хүрэлцэн баярлалаа. Ханаа хүрэлцэн баярлалаа. Тэр Монгол тусгал залуусын нэгдлийн төрийн бус байгууллагыг бол манай үзэгчид тэр дундаа цахим сүлжээг ашигладаг хүмүүс маш сайн мэдж байгаа байх. Яагаад тэгэхээр тун саяхан хорлоо эмээд туслах аян гэдгийг бол залуучууд санаачлан хэрэгжүүлээд нэлээд их амжилттай боллоо шүү дээ. Энэ аянд ч гэсэн залуучууд маань нэлээд идэвхтэй оролцлоо. Тэгэхээр танаа төрийн бус байгууллагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын тухай бүгдээр яриад өгөө. 2014 оны 5 сард байгуулагдсан байгаа. Төрийн бус байгууллага болсон байгаа. Урд нь бол клуб болон группийн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд 5 сараас ахуулаад тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна. Ямар ажлуудыг хийх хараад? Манай нэрмэн байгаа шүү дээ. Монгол тусгал гэдэг бидний тусгал хүнд хэцүү амьдралтай иргэд рүү тусдаг байгаа. Хаана хүнд хэцүү амьдралтай хүмүүс бид нар тийшээ л очдог. Судлааг бол нарийн хийдэг байгаа. Угнагийн хувьд хэдийнээс нэгдсэн бэ? Яагаад бас ингэж энэ ажлуудыг хийхээр болов? Нэгдгийн хувьд бол адилхан. Бүгдээ 4 сараас эхлээд нэгдсэн. Сар болгон нэг аян өрнүүлдэг байхгүй юу? 4 сарын аян тим юм, 5 сарын тим гээл те. Тэгээ яг 12 сарын үйл ажиллагаа хорлоо эмигийн аян байсан. Тэгээ хорлоо эмигийн аян бол яг анханасаа зохион байгуулагдсан болохоор эхлээд бид нар нэг тийм цай зардаг эмээ байдаг. Тэгээ тэр хүнд ямар ч байсан туслая. Тэгээ яг хэрхэн яаж туслах гэдэг бол тодорхойлоо өгөө. Тэгээ тухайн хүнтэй уулзаад тэгээ үнээр ингээд амьдарч байгаа орчныг очиж хараад тэнд үнээр хэцүү байна. Тэр хүнд ингээд туслахаас өөр аргагүй юм байна гэд. Тэгээ сошиал ертөнцийг ашиглаж залуучуудыг нэгтгэсэн байна. Тэгээ энэ дээр бол яг байнгын ирж очиж исэн 300-аас 400 залуучууд байна. Тэгээ яг тэнд оролцсон хандив зээл тусламж өгсөн эсвэл бүр сэтгэл санаагаар орсон 2000 гаруй залуучууд нэгдсэн бай. Яг хорлоо эмигийн үйл ажиллагаан дээр бол. Хорлоо эмээ маань нэрэн сайн уу? Сүүлд хизээ олзоо та нар? Тэр ер нь бол бараг л өдөр болгон шахуу манахаас төлөөллүүд очдөг байгаа. Тэгээ та бүхний хувьд бас нэг авууштай бусад тийм группүүдийн хувьд ч байдаг ч юм уу бусад клубүүдийн хувьд суралцуулалттай нэг зүйл бол шилэн данс гэдэг зүйлийг бол жинхэнэ утгаар нь хэрэгжүүллээ шүү дээ. Энэ манаас нөгөө талаар хардалт сэрдэл төрөхгүй та бүхний хувьд ч гэсэн нүүр бардам байх боломж юм болоо гэж би ойлгосон. Энийг яагаад санаачилж хийхээр болоо? Бидний зүгээс бол ерөөсөө бид нар тусдаа хувьтай ажил хийдэг. Бид нарт бол ерөөсөө ард түмний биднэрт хандив өргөсөн мөнгө яг тэр чигээр ард түмэнд хүрэх ёстой. Бид нар энэ шилэн дансыг нэвтрүүлье. Жишээ нь хувь хүмүүс аягүй хандив цуглуулдаг. Тэрэндээ зарим нь хаашаач орсон ч мэдэгддэггүй. Бид нар бол тэрийг бол бүгдийг нийл тавьсан. Гадаадаас жишээ нь өөр Монголоос, хөдөөнөөс гэл зөндөө хүмүүс бидэнд хандсан. Бүгдийг нь шилэн дансаа ингээд хэвлэл мэдээлэлээр цацснаар тэр хүн яг тэдэн сарын тэдэнд тэдэнд өөрөө хийсэн тэрийг өөрөө олоод харж боломжтой байгаа. Туслах гэж сэтгэлээ гаргасан тэр мөнгөч бай, сэтгэлч бай, бас янз бүрийн зүйлч бай. Тэр нь яг ямар хүнд, ямар эзэндээ яаж очиж ийн гэдгийг гаргасан. Тэр нь бол сүүлдээ шилэн данс гэж бид нар бол эхэндээ тийм сүртэй нэр өгч чадаагүй. Их тод байдал гэж байж байсан. Тэр ч манай төрийн өндөрлөгч гэсэн баг уриалаад байгаа шүү дээ. Тэр шилэн дансны юмд шилжийе гэл. Одоо танай групп жишээ хичнээн хүнтэй байдаг вэ? 2000 гаруй хүнтэй.
Ааха. Өөр пэйж энэ төр байна уу? Тэгээ пэйж 6 минут лагт юм тэр. Ааха. Та нарын ажилд одоо энэ цахим сүлжээнүүд бас их тусдаг хүн болж байна уу? Бас яг би цахим сүлжээг хэрэглэх нь зөв буруу гэж сүлээд их яригдчихэж байгаа шүү дээ. Залуучууд маань энийг жинхэнэ утгаар нь зөв ашиглаад байна гэдгийг сурталчлах нь бас энэ нэвтрүүлгийн бас нэг чухал зорилго байгаа байхгүй. Та хоёр энэ тал дээр юу хэлэх вэ? Facebook бол амар асар хүчтэй. Ер нь бол гадаадд байдаг хүмүүс бол ер нь хөвчлэн зурагт ногт үзэхгүй дандаа интернетээр бидэнтэй харьцдаг. Одоо жишээ нь хорлон эмээгийн ажил бол ерөөсө ганцхан пост гараад тэр нь айгүй хандлтыг авал тэгэл ер нь яцсан байгаа. Жишээ нь хичнээн шеэр байсан хамгийн дээдл нь. За хичнээн лайк байсан. Тэр одоо 10 мянган цаг байсан уу? Тийм шеэр мэр нь бол тийм байсан. Сүүлдээ бид нар нэг бүр ачааллаа дийлэхгүй. Одоо жишээ нь миний чатан дээр л ихэд бараг ингээл олон суух мууч юм уу эсвэл бол постн дээр ингээл сүүлдээ ачааллаа дийлдэг юм лээ. Тэгээ бид нар бүр одоо энэ жишээ нь хорлоомигийн ажил дээр бол бараг л шүн унтахгүй бөөндөө нэг газар хондог монд. Ааха. Хариунуудын бичин имажын харилцаа. Тэгээ нэг хүмүүстэй хүн болгоомжтой. Хамгийн гол нөгөө шилэн данс гэдэг чинь те өдөр нь юм ороод ирсэн бол тэрийг нөгөө хүндээ хүргэсэн. Тэрнийхээ яг тайлан оройн хийхгүй бол болохгүй те. Тэгэхээр тэрэн дээр бол материал бэлдэх тэгээ одоо бусад яг мэдээллийн юу бол ганцхан л тэгээ фэйсбүүкээр л өөрийнхийнх нь ясан. Тэгээ сүүл рүүгээ бол яг үйл ажиллагаа үр дүнтэй болоод бүх телевизүүд одоо жишээ нь анхааралтай аваад яг сүүлийн нөгөө хүлээлгэж өгөх юм дээр бол бүх телевизүүд ирсэн. Тэгээ бас телевизүүдтэй хэлэхэд нөгөө одоо ямар нэгэн баригдмал байдаг байх л та тий. Гэхдээ бас биднийг зориод ирсэнд маш их баярлсан. Тэгээ тэр мэдээллийг бас түгээж ийм үр дүнтэй болсон гэдгийг мэдээсэн бүх ирсэн телевизүүдтэй бас баярлалаа гэж хэлье. Ням эрдэнтэй төрөн уулзаад хэлжсэн шүү дээ. Бид нар дөнгөж сая одоо гимтэл дээрээс ирлээ гэж жишээ тий. Тэгээд ер нь л цаг заваалдвал судалгаа хийдэг хаана бидний одоо тус хэрэгтэй байна гэдгийг хайж явдаг гэж хэлжсэн. Магадгүй зүгээр одоо нэг өдөр амралтын өдөр чинь ч юм уу яаж өнгөрч байна. За тэгээд сүүлийн үед бол биднэрт баг амралт гэж байхаа байцсан. Ард түмэн гэдэг одоо тэр сая гимтэлтэр утсан нь болохоор нэг хүү одоо хөлийн уруунууд нь хөлдөө тэгээд хаалгаанд орсон байгаа. Тэгээд одоо тэр бол ингээд цахим сүлжээгээр айгүй их тараад тэгээд танах тийш очихгүй мүү анаах хийж очихгүй мүү айгүй санал ирдэг. Чат мад бол тэр чигээр одоо хэцүү хүмүүсээр дүүрчдэг. Тэгэл бид нар яг ард түмний хөдөлж байгаа юм дээр бол очих хэвээр манай байгууллагын зүгээс. Тэгээ бид нар төлөөлөл болж очиж ирсэн байгаа. Одоо цаашд бидний тусалцаа бид нар туслана. Одоо дараагийн хүмүүс ч гэсэн ер нь бид нар туслахад бэлэн байгаа. Цаашдаа та нар хаа урах гэж байгаа юм? Ямар зорилготой юм? Манай зорилго бол ингээл дэлхийн хэмжээний хүмүүнлэгийн байгууллага болох тийм зорилготой байгаа. Бидний зорилгоо бүр уртаа тавьсан байгаа. Одоо жишээ нь 16 оны төлөвлөгөө хүртэл гарцсан байгаа. Арын төлөвлөгөөнөө тэр нууц тушаалаа сонирхолооч тийх үү? Тийм нууцлаад их юм байхгүй л ерөнхийдөө сая оны төгсгөлөөр хорлон эмээгийн ажлыг дуусгаад тэгээ бид бас юундаа орсон, төлөвлөгөөнд орсон. Тэгэхээр судалгаандаа гараад явхад одоогоор нэг 10-аад тусалж гарах хүмүүс байна л да зураг өгдөгсөн. Тэгээд сүүлийн үед одоо нэг шүүмжлээ одоо хогийн цэгээр аявих явж гэн гэдэг. Бид хогийн цэгээр бараг нэг 4-5 хоногийн судалгаа хийсэн байна. Тэгээд тэнд жишээ нь одоо яг хог түгээд амьдарч байгаа гэхээр хүмүүс ойлгохдоо бүр амар болцсон тэр хүн эвдрээд байхгүй болцсон ч юм уу те. Тэр утгаар нь хүлээж авдаг шүү дээ. Угаасаа архичин болцсон ч гэдэг юм уу. Бид яг дотор нь ороод ингээд 4-5 хоногийн судалгаа хийгээд ажиллаад үзэхээр тэнд үнэхээр амьдрахын төлөө зүтгэсэн. Тэгээд тийм хог дээр ажиллаж байгаа хүмүүсийг бас юу ч хийдгүү зүгээр архиугаа сууж идэг гэж хүмүүс ойлгодог шүү дээ. Тэгэхээр тэр хүн өглөө 5 цагт босоод шөнийн 12-1 хүртэл хөдөлмөрлөж юм л да тэнд амьдрахын тулд. Тэгэхээр тэр бол маш хүнд хөдөлмөр. Тэгээд дээр нь хортой хөдөлмөр хийж байна тий. Хог ялгаж тэндээсээ ямар нэгэн бүтээгдэхүүн авч тэрийгэ борлуулж тэгээд зараад тэрнгэрээ амьдралаа залхуулж байгаа байхгүй юу. Тэгээ яг бид эдэн тэндээс нэг ямар ч байсан нэг 4-5 айл өрхөд туслая гэсэн тийм судалгаа гарсан байна. Жишээ нь тэнд сэтгэл эмзэглүүлсэн олон юм байна л да. Одоо жишээ нь 15 настай охин байна. Сургуульдаа сурж байна. Гисэрнэ орой хичээлээ тарангуудаа хогийн цэвэр явж ажил хийгээд гэрээд ижээдэг. Ээж нь хөдөлмөрлөх боломжгүй тий. Айлын гэрт амьдардаг. Тэгээ тэр айл нь бас гэрээсээ хөөдөг. За тэрийг бид нарт одоо хамгийн эхлээд туслахаар байна. Бас нэг судалгааны ажлаар ганцооч гэдэг нэг хөгжлийн бэрхшээлтэй гэж хийж болно. Жүжигчин бүсгүй байгаа
айлын байр hulслууд амьдардаг бага насны хүүхэдтэй 4 толгойс эмэгтэй. Тэгээ жирийн үнийг бодох юм бол жижиг бихтэй одоо гэж ярьдаг штэ тий. Тийм бихтэй тэр эмэгтэй байна. Гэт ингээд нэг 10-аад айлын судалгаа яг өнөөдрийн байдлаар бол авсан байна л да. Тэгээ эндээ туслахаар одоо оны ихний ажлуудаа хийгдэж явж байна. Ер нь материалын тусалцаа үзүүлэх нь чухал юм уу? Эсвэл одоо тэр хүмүүсийг бие даж амьдрахад нь чиглүүлэх нь чухал юм уу? Одоо чинь гэр ингээл авчиад өгөх хүмүүс та нар бэлэн юмар ингээд туслаач гэдэг юм да. Тиймэрхүү шүүмжлүүд орж байгаа. Тэгэхээр тэр хүний сэтгэл зүг бас бид нар маш их уулзж сонсож байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд юу бодогдож байна гэхээр тэр хүнийг эхлээд ямар нэгэн материалаар дэмжиж өгчиж цаашаа амьдрах итгэл олж гинэ гэдгийг хүмүүс аягүй сайн ойлгох хэрэгтэй. Гэр аваад өгчлөө тэр хүн өнөөдөр гудамжинд явж байгаа бол гэрний тухай бодно хөөс ажил хийх тухай бодох боломжгүй байхгүй. Тэгээ гэрийн шийдэд өгчлөө гэхээр гэрийн дараа тэр хүн чи гэр оронтой болсон юм чи би одоо цаашдаа амьдрах хэрэгтэй юм байна. Юу хийх үү гэд бодож эхлэх шүү дээ. Тэгээд хөдөлмөр хийн. За тэгээ хогт түүж байгаа ч юм уу эсвэл бүр нэг ядуу өрхүүдэд шууд хөдөлмөр хий гэж хэлэхэд аюу хэцүү. Ардан зохицуулах юмнууд байдаг. Өдрийн 8 цагаар ажиллахад хэцүү дээ. Тийм асуудлууд их байна л да. Тэгээ тэр асуудлуудыг бас шийдэж өгөх гэж нэлээд их бодцоож байна. Тэгээ яг ямар юугаар шийдэх үү гэдэг бидний хүч хаана хүрэх үү гэдэг тэр юмнуудыг маш сайн төлөвлөх хэрэгтэй байна. Тэгээ яг бидний хамгийн том зорилт бол нэг төсөл хэрэгжүүлэлт гээд яриад яваад байна л да. Тэр нь ямар төсөл гэхээр дандаа тийм эмзэг бидний одоо гэр өгсөн бусад өмнө хийгдчихсэн материалын тусалцаа үзүүлсэн бүх айлуудаа нэг дор болж өгвөл те амьдруулад нэлээд том юм хотхон байгуулаад тэндээ хүмүүс яаж амьдрд юм бэ, юу үйлдвэрлэж чадах юм те одоо юу гэдэг нийгмийн асуудлуудыг тэнд нь шийдэж өгөх юм уу те тиймэрхүү нэлээд далаастай төслүүдийг бид нар барай яваад байгаа. За энэ дээр бол байгууллагууд туслахад бид нар нээлттэй ямар ч байгууллага ирээд тусалсан. Гадны тийм туршлага байна уу судалж үзв? За гадны туршлагууд бол зөндөө байна. Гэхдээ яг Монгол шиг тэгээ ийм хууль эрх зүйн одоо орчинтай. Тэгээд Монгол шиг ийм бүр ядуус нь хэтэрхий тасарсан. Тэгээ иймэрхүү туршлага ховрол байна л да. Тэгээ яг гадны байгууллагатай хамтрах гад бид нар өөрсдөө судалгаа маш их хийж байна. Манай залуучууд бол ерөөсөө л байнгын судалгаа хийгээл хүмүүстэй хамтарч ажиллах юм л ажлуудыг хийж байна. Сайн үйлсийн аян хийгээ явж хат. Үнэхээр юм бүр ингээд туслаад бүр та нарыг баярлалтай те юм чин сэтгэлийн бас ингээд тус үзүүлж ийсэн санаанд оромгүй те тийм хүн юм байна. Магадгүй те хамар хавчих шахам хаалга хаасан тохиолдлууд бас хэр их байдаг бай. Ер нь бэлэнчлэх сэтгэлгээнд орсон хүмүүс их байдаг. Одоо жишээ нь би одоо тэр улсын их хурлын гишүүн рүү юм бичсэн байна. Би одоо дэлхийн зөнгөөс юм ирэхийг хүлээж байна. Танай байгууллагыг хүлээж байна. Ингээл гэртээ сууж идэг 27-8-тай залуучууд гэртээ ингээд ажиллах сууж идэг. Тэрэнд бол жоохон дургуутдаг. Яг бол би одоо нэг манайх нэг судалгаа хийгээд гишүүд маань судалгаа хийж явж байгаад нэг 7 хүүхэдтэй айл олсон ба. Тэгээд би ч нэг анхандаа очиагүй. Анхандаа тэр туршлагагүй л да. Тэгээд анхандаа очиагүй байжгаад манайхан энэ айл туслая гэдээ ядсан байсан. Нэг өдөр би гэрт нь очисон чинь тэр хүн болохоор өөрөө ерөөсөө нэг хэдэн ялах хүүхдүүдтэй амьдардаг. Тэгээд ерөөсөө бид нар хүүхдүүд зарим том болоо явцсан хүүхдүүд маань одоо тустай явцсан бидний тоохоо хийсэн. Иймэрхүү юм ярьсан байсан. Тэгээд бид нар яг тэрүүр нь бодоод яваадсан. Тэгсэн чинь гэртээ ингээд одоо 27-8-тай залуучууд гэртэн цуг байдаг. Тэгээ ажил хийдгүү. Тэгээл ингээд амар урам уурах ч юм уу те. Бараг надаас тэгээ бүгдээрээ ажил. Тий ах хүмүүс ингээд сууж ахт бас эвгүй юм байлээ. Тийм. Тэгэхээр иймэрхүү асуудлууд бас гардаг. Бэлэнчлэх сэтгэлгээнд орсон хүмүүс их байдаг. Бид нэр бол судалгаагаа бүр одоо баг өдөр болгон судалгаанд явдаг. Гэр оролын оч үзээгүй гудамж гэж барах байхгүй. Тийм. Бүх газраар өөрсдөө явж хийдэг. Хороодуудтай ер нь хамтарч ажиллах нь бол ажилдаг. Гэхдээ ер нь өөрсдөө очиж хийсэн илүү үр дүнтэй юм байлээ. Тэгжиж бид нэр сэтгэлд хүрсэн айлаа олдог. Одоо бидний хүмүүнлэгийн ажил ийм хүн байна. Ингэж туслаач гэдэг нөгөө зорилго нь тодорхой болохоор хүмүүс шууд одоо туслах хүсэлтэй хүмүүс нь өөрсдөө холбогдоод тусалчдаг. Түүнээс яг ингээл албан газрын үе захиад ч юм уу те ороод ингээд тэдэнд өргөөж гэж өөрсдөө яваагүй л дээ. Гэхдээ зүгээр ингээд тусламж гуугаад хандсан уцаар ирсэн хүмүүс бол аюул сайхан хүлээж авдаг. Монголчууд ч ерөөхдөө нэг харж иж итгэдэг штэ те. Яг одоо чинь хорлон аймгийн үг бол бүгд ингээл хараал бүгдээрээ ингээл үнэхээр хэцүү ингээл тэгэхэд хараагүй айгүй олон хүмүүс байгаа хгүй одоо үзээгүй те. Тэгэхээр чин тэр хүмүүст үзүүлэх хэрэгтэй л дээ. Яг үнэхээр ийм хүн байна.
Одоо тэр хогийн цэг дээр байсан 37 одоо эмэгтэй 5 хүүхэдтэй өргөтлгөөсөн эмэгтэй байна л да. Тэгээд тэр хэлжсэн. Ерөнхийлөгчийг бид нар энд албан ёсоор үрж байна. Энийг дамжуулаад өгөөч те. Зүгээр ирээд заавал бидний голд ороод бид нар шиг ингэж явах нь алдгүй. Машинтайгаа ирээд холоос бид нарыг хараатгаасаа мэдгүй л ах шиг байна гэд. Тэр чинь нөгөө нэг хүмүүс мэдгүй хүмүүс зөндөө л байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст л сошиал медиа ч юм уу шоу бид нар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байна. Тэрийг ашиглаад мэдүүлэх нь чухал юм байна гэдэг. Миний хувьд бол тэгж бодож байна. Одоо нэгч болгоно туслах нэг хэрэг. Магадгүй яг энийг шийдэг том бүтцрүүн нөлөөллийн ажлууд хийх үү та нар? Олон улсын байгууллагуудад бол бид хамтарч ажиллахад бэлэн байгаа. Ер нь холбоотыг гэж бодож байгаа. Хандаж үзээгүй байна бас тий. Гэхдээ яг хүн амын хөгжлийн яамнаас манай гишүүдийг бас олж харсан байлээ. Тэгээд туслах дэмжээ сайд Эрдэнэ сайд байдаг шүү дээ. Тий. Ямар төсөлтөд явж байна та нар эргээд холбогдороо туслая гэсэн тиймэрхүү юмнууд бол орж ирсэн байгаа. Зөвхөн хувь хүнийхээ хувьд та нар энэ ажлуудыг хийгээ явж байхад юу суралцдаг вэ? Зүгээр сэтгэл санааны хувьд ч гэсэн үзэл бодлын хувьд ч гэсэн өөрчлөлтүүд бий болж байгаа байх л та. За суралцах юм бол мэдээж их штэ тий. Жишээ нь бид нар одоо өөр өөрсдийнхөө ажлыг хийгээд зөвхөн гэр бүлээ гэж бодож байсан бол нийгэм рүү хандаад нийгэм өнөөдөр ямар байгаа заавал шүүмжлэх биш тий. Ерөнхийдөө нийгэм хандаж олон нийтэд харилцах ч байт юм уу. Тийм залуучууд маань бол тийм юмд нэлээх суралцж байгаа. Манад элсэж байгаа залуучууд ер нь олонтой харьцах. Хинтээ яаж харьцах вэ те? Тэрийг бол аягүй их суралцдаг. Тэгээд бидний ч бас хэлж ярьж байгааг тэгээд ер нь их оронч үзэлтэй. Ер нь дандаа л их орон ард түмэн гэж ярьсаар нэг ард түмний хүүгээ хочтой болцсон. Тийм үү? Одоо нэг Facebook хаяг дээр ард түмний хүн юм ярьдана гэдэг. Энэ дандаа ард түмэн гэж орж часгасаар байгаа сүлд ард түмний хүүгээ хочтой болцсон. Ард түмний хүү гэдэг байна. Ард түмний хүүгийн маань хувьд үзэл санаа ер нь хэрэг өөрчлөгдөж байна. Багасаа ер нь их оронч үзэлтэй. Ер нь бол одоо энэ ядуурлын эсрэг ер нь бол тэмцэе гэж боддог байсан. Одоо би яг мөрөөдлийн дагуу явж байгаа. Өнөөдрийн би 10 жилийн дараах би яг хэвээрэл байна. Яг бол миний үзэл бодол хэзээч өөрчлөгдөхгүй гэж хэлдэг. 2 сарын 8-нд бид нар нэг хандвийн тоглолт хийх гэж байгаа. Тэгээд тэрэндээ бол дандаа ардын жүжигчин, гавьяа жүжигчин, соёлын тэргүүний ажилчид зохиолын дуучид те хөвчлэн оролцсон. Тэгээд тэр нь ямар утга учиртай юм гэхээр энэ тоглолтыг зохион байгуулснаар тэнд байгаа орлого нь шууд 100% бидний 2015 онд туслахаар товлсон 10-аад өрхөд шууд очихын тэгээд гэр хэлбэрээр ч юм уу те эсвэл хашаа байшин барьж өгч юм уу иймэрхүү хэлбэрээр очих хэвээр томоохон хэмжээний тоглолт зохион байгуулахаар манай хүмүүс маань өнөөдөр гадуур нэлээд уулзалттай явж байгаа шүү. 2 сарын 8-нд хаана вэ? Хэдэн цагаас? Өдрийн 12 цагаас. Өдөр болох юм уу тий? За тэгэхээр яг халуун сэтгэлтэй тий монголчууд маань тэрхүү тоглолтыг үзэж өөрсдөө бас цэнгэн баясаж тэрнээс гадна таны одоо өгсөн тасалбарын одоо үнээр олон хүний одоо бас гэрт нь сэтгэлд нь бас одоо гэрэл гээгийг аваачих нэ гэж хэлж байгаа. Энд компьютер дээр байгаа зургуудыг нэг товчхон тайлбарлаж тий бас хийсэн ажлуудын товч байх шиг байна тий. Тийм ер нь 14 онд хийгдсэн ажлууд байгаа. Сар-сараар нь 7 сард доо юм тий. Тийм 7 сар. Энэ бол нөгөө хандив цуглуулж байгуулсан шүү. Бид нар бас энэ тэнд ажил хийгээд одоо ажлынхаа осон өнгөөр буян гэдэг байхгүй шүү. За. Одоо жишээ нь наадам дээр манай залуучууд нөгөө наадам тараад тэгээд хогийн цэвэрлээд тэгээд тэр мөнгөөр за буяныхаа ажлыг хийсэн байхгүй. Тэгээд яг тэрэн дээр бас ажилласан залуучууд хэлж байгаа нөгөө үнээр гол гонсомор юм аа ингээд айгуу гоё наадамлчаад дараа нь ийм их хог гэх юм байна. За одоо нэмэн мэлэг ах гэдэг ингээд 8 сард бид нар гэр барьж өгсөн. Тэгээд саяхан очиод уулзсан чи гэр нь маш сайхан халуун тий хоол зайтай үнээр сайхан амьдарч чинь тусаасан хүмүүстэй эргэж бид нар байнга холбоотой ийм гэртэй яжгаад би одоо сайн ийм гэр шинжилж өгсөн байх шүү дээ тий хуучин гэрийг нь. За энэ бол одоо хорлоо ямигийн ажлууд байна тий. Ийм анх ийм үүдний амбар шиг ийм амбар байсан байхгүй нэг нь 10 хоногийн төсөл болсон л да ер нь тий 10 хоногийн дотор үнэхээр их өөрчлөлтийг бас авчирч өгсөн байсан. Совилд бас амраасан нь тий 10 хоног ерөөсөө өөрийн совилд тагтал тэр хаагуур нь гэр байшин хийц шийдсэн. Энэ нөгөө оны эцсээр бас тийм нүүрс тараасан байгаа. Айл өрхөдөр тэгээд энэ шинжлэлээр бас бэлэн мэлийг тараасан. Хүмүүс бас бидэнд ханддаг л та. Одоо энийг дамжуулаад өгөөч гэл тэ. За. Энэ өрх толгоос нэг эмэгтэй байгаа. Хашаа барьж өгсөн бид бас оны төгсгөлөөр хорлоомыг хойшлоо.
Гурван хүүхэдтэй. Тэгээ хог түүж амьдардаг мөртлөө гурван хүүхэд нь гуруулаа сургууль соёлдоо явдаг. Тэгээ гэр орон маш цэвэрхэн. За энэ болохоор одоо 15 онд хийгдэх ажил. Энэ миний хэлээс нөгөө ганцооч гэдэг юм байна. За энэ нэг хайлаастад бас нэг юм ганцаар юм ард түмний амьдрал юм байгаа шүү дээ. Ер нь бол энэ зүгээр наацхан жишээ байна. Энэ нэг өндөр настан ба 9 хүүхдэд хижээдэг. Тэгээд багшин дээдээ хүртэл 10 хэдэн жил ингэж зогссон юм байна л да. Тийм дээ амьдрал нь яг ингэ дээшсэн юм байхгүй. 9 хүүхэд нь одоо том биш үү? Яг нь том жижиг янз бүр байна л да. Тэгээ нөгөө хөдөлмөрийн насны хүүхдүүдэд нь ажил олдохгүй тий. Тэрийг бас бид нар жуулчилж өгөөд ажил төрөл. Энэ болохоор бүр 71-тэй өвөө байгаа. За төрлийн хараагүй юм. За ингээ хогийн цэг маань энд одоо маш олон айлын амьдрал хэцүү байна л да. Тэгээд энэ хүмүүсийг хараад зур өдөржин очиж харахад өглөөнөөс ахуулаад бор бокс гэхгүй ажиллаад байгаа байхгүй юу? Ерөнхийдөө тэр талаас нь бас хүмүүс араасаа ер нь их нэмэгдсэн байлээ хогийн цэг өдөр. Тийм үү. Одоо цагаан даван дэрлэхэд 300 том байх жишээ нь. Тэгээ улаанчлууд бол бас ойлгомжтой. Тэгээ ер нь өдөрт бараг өдөрт юм уу 7 хоногт юм уу нэг айл тийшээ шилжиж байгаа шүү гэдгийг ер нь ард түмний амьдрал үнэхээр хэцүү байгаа. Тэрийг бол бид нэр фэйсбүүкээр бол цацдаг байгаа. Өөрийнхөө тусыг ингээ бусдад түгээгээ явна гэдэг бол үнэхээр сайхан байгаа хаа. За бүгдээрээ ярилцлага өндөрлөе. За баярлалаа. Тэг би нэвтрүүлэгтээ ирсэн зочидтой энэ бяцхан бэлэг гартуулдаг. Энэ бол манай нэвтрүүлгийг дэмжиж ажилдаг Home сэтгүүлийн хамгийн сүүлийн одоо шинэ дугаар байгаамаа. Уншиж сонирхаарай гэж хэлэх байна. Тэгээд та бүхний хийж байгаа ажилд амжилтыг хүсье. Тэгээд дараа магадгүй уулзаад улам их тэгээд далаацтай томоохон ажлуудыг хийх байх. Тэгээд Монголын одоо бахархал болсон олон улсын одоо сайн үйлсийн тийм аянуудыг бас өрнүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болоорой гэж чин сэтгэлээсээ хүсье ирэж байна. Баярлалаа үзэгчдээ. Бид хэсэг хугацааны зар сурчлагын дараа бас сонирхолтой ярилцлага хийх болно. За үүний өмнө мэдээлэл хүргэх гээд манай нэвтрүүлгийг Turkish Airlines компани дэмжиж ажилдаг. Та дэлхийн айл нэг улс, айл нэг хот руу аялахаар төлөвлөж ивэл Turkish Airlines-ыг сонгоорой. Ингээд хэсэг хугацааны сурчлагын дараа эргэж уулзцгаая. гэдэг авиасны хөдөлмөрч дуучин байгаа. Энэ хүн бол доктор улсын